За юу яцхан Dream PST та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ удаагийн хичээлээр та бүхэнд хэрхэн хөдөлгөөнт баннер хийх хичээл орох гэж байна. За тэгээд энэ програм нь бэлэн эффектүүдийг ашигладаг болохоор та бүхэнд ажиллахад илүү хялбар байх болов гэд одоо сонгож авлаа. Үүндээ хэлэхэд Photoshop болон Adobe Flash дээр хөвчлэн мэргэжлийн одоо хүмүүс баннера хийдэг. Гэхдээ та бүхэнд аль болох амархныг хүрэхийн тулд энэ програмыг сонголоо. За тэгээд эхэлцгээе. За юун дээр тарж байгаа би өөрийнхөө блог дээр нэг баннерыг туршиж үзсэн. За тэгээд ямар ч өсөйгөө болж байна. За тэгээд юун дээр та татаж авна. За тэгээд татаж авсныхаа дараа минерал дотор хийсэн байгаа болохоор та юу дөрөнд эхэлж уншуулхад таны дэлгэцэн дээр хоёр сонголт гарч ирнэ. За нэг нь суулгах, нөгөөх нь крак. За юу дөрөнд суулгана. За тэгээд суулгасныхаа дараа крак руугаа ороод тэнгуү крак нь минерал дотор бас гарч ирнэ. За тэгээд дэлгэцэн дээрээ хуулж тавиад за тэгээд суулгасан газараа тэр крака хуулж тавина. За тэгээд крака ажилуулад суулгасан газар крака ажилуулад за тэгээд хамгийн дээд талд нь patch гэдэг байгаа. За тэрийг дарангуут таны одоо Alio Flash Intro Banner Maker за ажиллаж эхлэх юм аа. За эхлэе. За энэ түрүүн та өөрийнхөө хэмжээг өгнө. За тэгээ хэмжээ өгөхдөө 24 фреймтэй хэвшлээдэг. За эсвэл 28 байж болно. За тэгээд таны дур. За тэгээд арт талд нь дуу оруулж болно бас. За тэгээд дуу оруулж болно. За нэг юм байна. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор за одоо энэ өнгөө сонгох байгаа. За жишээ нэг нь сонгоод үзье. Ногоон болгоод үзье. За тэгээд ногоон болж гарч байгаа. Таныг ямар нэгэн үйлдэл сонгох болгонд одоо энэ хажууд байгаа энэ баннерын жишээ шууд өөрчлөгдөх ёстой. За жишээ нь за хэмжээгээ өгөхгүй. За 267. За тэгээд доошогоо 400. За энэ өнгө солиотгоё. За тэрний дараа эффект өгнө. За жишээ нь үйл, за ийм навч гэх мэт эффектүүдийг өгнө. За энд бас нэлээдэн эффектүүд байгаа. Гэхдээ та бүхэн шинэ апдейт хийж, одоо энд апдейт нь байна. За тэгээд шинэ апдейт хийж, тэгээд дахин patch хийх бах. За тэгээд апдейт хийх болгонд танд одоо шинэ эффектүүд гарч ирэх болно. За нэг зөвөн сонгоч. За энэ огт болох. За тэгээд дараагийн текст эффект байгаа. За тэгээд энэ таны сайт энд байна гэдэг. За тэгээд жишээ сайтаа оруулъя. За хуулж аваад сайтаа оруулчлаа. За тэгээд энэ яаж гарч ирэх вэ? Гэхдээ энэ сайтны хэсэгт нөлөөлөхгүй. За тийм болохоор хагас дугаараад энэ төвцөө жоохон хэмжээг нь байшлын жоохон өөрчлөөд. За ингээд. За тэгээд энэ дээрээ хүсвэл та өөрийнхөө веб линкийг тавиад тэнгуут баннер дээр дарахад таны веб линк руу орно. За тэгээд энэ байнга байх болохоор хугацаа хэрэггүй. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор эхний баннер хийх. За энэ дээр нь тэгээд Dream PST гэдэг тийч. За ингээд Dream PST-г хараад ирсэн. За тэгээд энд нь хэмжээг нүүн эсвэл энэ доод тал руу норж за өөрийнхөө хэмжээ өнгө дүрсээ сонгож болно. За тэгээд дараагийн хэсгээс олчихоос. За тэгээд зөв лайк итгэжүүлж агаад томор. За арцгая. За юм байна. Гэхдээ үгнийхээс эффектийг сольж болно. Жишээ нь. За энэ юм байна. За ингээд үгнийхээ эффектүүдийг янз янзаар сольж болно. За харж байгаа. За тэгээд дараагийн хэсэгтээ нь болохоор бүхэл баннер дээрээ одоо өөрийнхөө линкийг оруулах байгаа. За энэ дээр өөрийнхөө линкийг тавиад шууд одоо бүхэлд нь ингэж оруулж болно. За тэгээ хамгийн сүүлд нь
мэдээж одоо HTML код байгаа. За тэгээ мэдээж Flash Movie-гээр хадгална. За тэгээ хаана хадгалах вэ? Desktop дээр хадгална. За View за ямар ч үгээр хадгалчихъя. За тэгсэ. За ингээд таны HTML код гараад ирнэ. За тэгээ энийг устгалгүй төр зур байж болно. Төр зур байж ах хэрэгтэй. За тэгээд энэ дөрөнд эхлээд ороод за тэгээд Dropbox. За тэгээ энэ яадаг вэ гэхээр таны ямар нэгэн файл за жишээ нь компьютероо форматлуулахад хэрэгтэй файлаа авч чадахгүй. За мөн тэгээд файл нь дараа нь олдохгүй болчих ч юм уу. Эсвэл хэрэгтэй зүйлээ алдахгүй тулд та энэ Dropbox дотор өөрийнхөө файлуудыг хадгалж дараа нь өөрөө татаж авахар бэлэн байлгаж болдог. За нэг ийм тусгай файл байгаа. Тийм сайт байгаа. За тэгээд юун төрөнд энэ upload гээд за тэгтээ та энийг хэрэглэхээс өмнө бүртгүүлэх хэрэгтэй. За choose file. За тэгээд за энэ. За энийг сонгож авна. За тэгээд за ингээ болчлоо. За тэгээ энийг яах вэ гэхээр одоо move хийгээд за тэгээ public руу оруулна. За тэгээ public-оо нэгээд за тэгээ copy-тэй link. За энийг хуулж авна. За тэгснийхаа дараа за та өөрөө блог за тэгээ тэрэн дээр жишээ нь за added gadget. За тэгээ HTML, JavaScript гээд энийг сонгож авна. За тэгээд одоо энэ доор байлгах кодоо хуулж аваад Ctrl+C. За хуулаад авчлаа. За тэгээд Dropbox-т байгаа энэ линкээ дахиж хуулж аваад за тэгээд энэ байна. За энэ дээр түрүүний линкээ хуулж тавина. За тэгээд нөгөө линк нь за энд байна. За нөгөө линк бол авчээ. За тэгээд save. За одоо блог харцгаая. За ингээд хөдөлгөөнд баннер хийх арга инхүү дууслаа. За тэгээд та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд та бүхэнд одоо аль болох шин хичээлүүдийг хүргэх болно. За тэгээд айжимдаа за тэгээ нэлээд компьютерийн хүч жоохон сул байгаа болохоор та бүхэнд хүчтэй компьютертэй болсны дараа илүү сүүлийн үеийн програм за Flash, Photoshop гэх мэтийн програм дээр хөдөлгөөнд баннеруудыг хийх аргыг за тэгээ зааж эхлэх болно. За тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяр.